За эзний оршихуйд ямар ерөөлтэй вэ те гадна байх 1000 өдрөөс эзний оршихуйд байх энэ нэг л өдөр илүү дээр юм а гэж хэлсэн байдаг. Тэгээд хорон муугийн тэр тансаг орд харшинд амьдэрснаас эзний өргөөний зүгээр л босгон дотор байхсан гэж ямар гоё дарах энийг агуу хаан хүн хэлсэн шүү те. Хаадын хаан болсон Израилийн агуу хаан Давид гин буруутнуудын тэр одоо орших газар тэр тансаг ордонд байснаас зүгээр л бурхныхаа өргөөний босгон дотор л байх юмсан гэж. Тэгээ та нар тэр гоё оршихуй дотор байх шүү дээ. Амен. Тэр түндээ хэлцгээе та ерөөлтэй гэж. Амен. Үнэхээр ерөөлтэй шүү. Үнэхээр ямар ерөөлтэй вэ? Тэр ерөөлтөөгөө мэддэг ч болоосоо бас тий. Мэдэж байгаа л да. Гэхдээ бүр илүү мэддэг болоосоо. Тэгээд бурхны хайр биднийг өөрчлөх юм дөө. Түүний уур хилэн биш. Түүний хайр нь биднийг өөрчилдөг. Түүний уур хилэнгээс бид айдаг юм биш. Бид түүний хайраас айдаг байхгүй эмээдэг. Ямар амар хайр вэ? Бидний төлөө цорын ганц хүүгээ өгсөн тэр хайр. Нүгэлтнүүдийн төлөө. Тэгээ саяны дуун дээр те амьдрал дундуур туулан гарлаа, бартаа цамаарч туучлаа гэж. Тэгээ бид нэр хүн болгонд өөрийн түүх байгаа. Бид тэрийг мэдж байгаа. Бид амьдралдаа яаж зовж, зүдэрч, яаж өөлж. Хэвээ монголчуудын хэлдгээр хэвээ дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу. Библиэлд дээд тэнгэр чинь хөрл болж, доор газар чинь бүр юу гэж хэлсэн байдаг вэ? Дээд тэнгэр нь хөрл болж гэж байгаа байхгүй. Монголчууд дээшээ тэнгэр хол гэж. Гэтэл бид нар заримдаа амьдралдаа өстой дээшээ тэнгэр хөрл болчихсон тий. Яаж бурхныг дуудаад бурхан биднийг сонсохгүй. Ягаад гэвэл бид бурхнаас хол угасаад гим нүгэл дотор бид нар төрсөн байсан. Тэгтэл эзэн биднийг аврахын тулд тэр хөрлөмт болсон тэнгэрийг ярж ирээд загалмайгаар зам тавиад нүгэлтнүүдийн төлөө зуучлаад зөвхт бус хүмүүсийн төлөө тэр ариун цусыг урсгаж үнэхээр биднийг зуучилсан, биднийг хараалаас, биднийг үхлээс мөнхийн үхэл шүү. Зүгээр нэг бие махбодын үхэл биш. Мөнхийн үхэл усын тамаас аварсан. Ямар агуу хайр вэ те. Тэгээ би бас сая эзний оршихуй дотор өмнө ч гэсэн бид ер нь эзэнд маш их баярладаг зүйл нь ийм ариун нэгэн төгс хүчит эзэн байгаад би баярладаг. Харгас нэгэн байсан бол яана. Гэхдээ бид нар харгас эзэнтэй байсан нэг үед. Тэр бол сатан муу нэгэн байсан. Тэр биднийг өрөвдөж хайрлахгүй. Биднийг үнэхээр ёстой доромжилж байсан. Биднийг үнэхээр хүчрхийлдэг байсан. Айдсаар. Биднийг бүр колончлцсан байсан. Янз бүрийн шашнаар мухар сүсгээр тэгчж болохгүй, ингэчж болохгүй. Тэдх өдөр чи явж болохгүй. Чи тийм жилтэй харш. Тийм учраас чи тэрүүнтэй суувал болохгүй. Биднийг үнэхээр колончлцсан байсан. Шашин бол сатаны колон шүү дээ. Харин бид Христээр ирэлж чөлөөлөгдсөн. Бүх өдрүүд сайн юм байна гэдэг. Хүн өдрүүдийн төлөө биш. Харин энэ өдрүүд чинь хүний төлөө бүтээгдсэн юм байна гэдэг. Тэр гарсан өдрийн гариг төрсөн өдрийн төөргнөөсөө болж бид ямар амьдрах нь шийдэгддэг юм байна. Хүн болгон зөвхт амьдрахыг хүсээд, амжилтанд хүрэхийг хүсээд бурхны дотор орж ирвэл бурхан хэнийг ч яаж ч өрөөдөг юм байна гэдгийг бид ойлгосон. Бурхан Христ бидэнд үнэхээр гайхалтай хайр эрхчлөө өгсөн. Амен. Үнэхээр тийм учраас би харгас эзэн биш. Ийм ариун нэгэн, ийм хайр инэрлэр дүүрэн нэгэн эзэн байгаад үнэхээр баярлалаа. Бүгдээрээ эзэндээ алга таштыг үргэ. Ямар сайн бурхан бэ. Халелуя. Халелуя. Бүгдээрээ энэ ариун эзнийхээ өмнө босод зогсож байгаад эзэнд алга таштыг өгцгөө. Бүгдээрээ бүр дуу хоолоогоор сэтгэлээсээ эзнийгээ өрөөцгөө. Сэтгэлээсээ баярлцгаая бүгд. Сайн бурхан, ариун бурхан, шудраг бурхан, өрөвч нэгүүлсэнгүй. Үнэхээр эзэндээ баярлалаа. Ямар агуу. Бардан биш, сагсуу биш, дээрлэхүү биш, их цамтай биш. Ямар ариун бурхан бэ? Ийм ариун бурхан, ямар агуу бурхан.
Амьдрал дундуур бид туулсан, бид бартаа замаарч туулсан, бид зовлон үзсэн. Харин бидрийг энэ аимшиг зовлонгоос чөлөөлж аварсан. Хүчит гар сунгасан бутраараа цорын ганц хүү бидний аврагч Есүсийн амь цусаар золин авсан. Загалмайн зовлонгоор оо бурхан минь та ямар их өвдсөн бол загалмай дээр хүүгээ өгөхдөө ямар их өвдсөн бол бурхандаа талархах. Халелуя Иесус. Баярлалаа Иесус. Тэд та биднийг өршөөгч бүгдээр эзнээсээ яг одоо гуугаараа. Яг одоо өөрийнхөө төлөө юу гуймаар байна? Яг одоо гуу. Таны зүрх сэтгэлийг юу зовоож шаналгаж байгаа? Яг одоо сайн эзнээсээ ариун бурхнаасаа бүгдээрээ гуйцгаая. Энэ ариун нэгэн биднийг өрөвддөг, биднийг уучилдаг. Та нүгэл үлдсэн бол яг одоо гимшээр уучлалгуугаар бурхантай эвлэрээр хүндий түүний аймаас явж байгаа бол нэгүсдээ салхаа явж байгаа бол дуулуургүй байснаасаа болж яллагдаж буруутгагдаж байгаа бол та завхаарсан бол та хийхсгүй зүйлийг хийсэн бол яг одоо энэ агуу хайранд уучлаарай гэж гуйгаараа. Тэгээ энэ хайранд бүгдээрээ зохистой амьдрий. Энэ хайрыг илэг барихгүй амьдрий. Бүгдээрээ даврахгүй шүү. Энэ агуу хайраас үнэхээр болж имэн үг гэхээс биш. Улам хайрлна үг гэхээс зүгээр даврахгүй. Бүгдээрээ энэ агуу хайранд зохистой амьдрий. Баярлалаа гэж хэлээ. Талархалтай амьдрий. Энэ агуу хайрыг бүгдээр бүр алдаршуул, шүлэг бичиж, дуу зохиож, ая дуу зохиож бүгдээр өдөр шөнөгүй санах хүрдээ талархах цагийг гаргацгаая. Өвдөгсөгдөн гэртээч, ажил дээрээ чаач явсан, машинаа бариад явж байхдаа чаач байсан. Зүгээр баярлалаа. Талархлаар дүүрэн амьдарцгаая бүгдээр. Энэ агуу хайрыг бусдад бас хүргэцгээе. Манай Happy Ma бурхныг мэдчихэд ямар гоё бурхан бэ? Энийг тэрэнд хэлэхгүй шүү гэж нэг бодсон гэж байгаа шүү дээ. Хинт хэлэхгүй гэлээ. Эсвэл хүмүүст хэлж болохгүй шүү гэлөө. Хинт ч хэлэхгүй гэж. Өөрөө л ганцаараа эзэмших гээд. Тэгтээ хөөрхөн яг энэ агуу хайрыг мэдсэн байгаа байхгүй тий? Мэдсэн шүү дээ. Яг мэдсэн. Тэгтээ хинт ч хэлэхгүй шүү гээд. Тэгсэн чинь нөгөө хинт ч хэлэхгүй гэж байгаа хүмүүс хинээс ч илүү сайн мэдээ тараадаг болцсон. Амен. Үнэхээр гайхалтай. Тэгээ энэ агуу хайрыг хувьчлан мэднэ гэдэг ямар гоё. Happy Mog нь хувьчлан мэдсэн байгаа байхгүй юу? Ямар агуу юм бэ? Тэгтээ хэд шилмээргүй өөрөө л эзэмшмээр байна. Харин энэ хайр Happy Ma хангалттай тий? Бидэнд хангалттай. Бүх дэлхийн энэ 8 тэрбум хүнд хангалттай. Тэр байтугай 8 тэрбум байтугай 80 тэрбум байсан ч 800 тэрбум триллион байсан ч энэ хайр бүхэнд хангалттай. Дэндүү агуу хайр. Амен. Дэндүү агуу хайр. Нэг хүн ингэж хэлсэн байгаа шүү дээ. Тэнгис далайг бих болгож яваад. Тэгээд юуг цаас болгоод гэлээ. Бих болгоод. Тэнгэр окторгойг цаас болгож яваад. Тэнгис далайг бих болгож яваад. Тэгээд энэ хайрыг бичгэд тэнгисийн ус өрөлцөхгүй гэж байгаа юм. Тийм агуу хайр баг. Тэн хайр дэндүү хангалттай учраас энэ хайрыг бүгдээрээ бусдаас нууж харамлах шаардлага байхгүй. Харин бусдад хүргэх ёстой юм. Амен үү. Тэ бурхан агуу шүү. Тийм хувь хийжсэн хүнийг хинт ч хэлэхгүй гэжсэн хүнийг бүр хинээс ч илүү сайн мэдээ тунхагладаг бүр хүн болгочдөг. Агуу шүү тий. Ямар агуу. Тэгээ зарим хүмүүс тэгж хэлээгүйч бодоогүйч яг тэгж хэлж бодсон юм шиг сайн мэдээ хинт ч ярьдаг хүн байдаг. Тэгэхээр үгнээс илүү үйлдэл гэдэг бол үнэхээр чухал шүү. Тийм учраас бүгдээрээ хүмүүст хүргэе энэ агуу хайрыг. Баярлалаа Иесус. Бүгдээрээ дахин талархацгаая. Үнэхээр баярлалаа. Баярлалаа Иесус. Ямар агуу.
Тэгээ сая бид нар нөгөө таныга хүндлэе гэж дуулаад байгаа шүү дээ. Таныга хүндлэе гэж дуулсан. Хүндлэл гэдэг үг юу вэ гэхээр асар их үнцэн ач холбогдол өгөх гэсэн утгатай үг гэж байгаа байхгүй юу? Хүндлэл гэдэг бол маш их үнцэн өгөх. Бүр асар их үнцэн өгөх. Өөрөөр хэлбэл бурхныг хүндэлж байна гэдэг чинь түнд үнцнийг өгч ийн гэсэн үг. Та байгаад баярлалаа. Та бурхан байгаад баярлалаа. Тань шиг ариун нэгэн ийм агуу нэгэн энэ хорвоо ертөнцийг бүтээж захирдаг төгс хүчит эзэн та байгаад баярлалаа. Харгас нэгэн биш. Онгороо саксуу нэгэн биш. Ууртаа нэгэн биш. Өршөөлөөр баян нэгэн эзэн байгаад бүр асар их баярлаж үнцэн өгж бүр саяных шиг алгаа ташаад бүр ингээд хөөрөн догтлон ямар агуу вэ? Энэ хүндлэл байгаа хөөхгүй. Ямар агуу, ямар ариун юм бэ эзэн. Та бурхан байгаад баярлалаа. Бурхан эзэн харгас нэгэн эзэн байсан бол яана ах тусаа. Гэхдээ бид харгас нэгний эрхшилд байсан. Тэр бол муу нэг. Бидний хизээч хайрлаагүй. Зүгээр мэхлэгчд, заллигчд байсан шүү дээ. Сайн сайхныг амладаг. Хямрыг чинь сэргэнэ гэж амладаг. Тэгээ хотлаа. Хизээч сэргээгүй. Одоо ч хүмүүс ингээл тэр харгас эзний боол мэхлэгдээл. Ингээл явж. Тийм учраас бид нар тэдэнд энэ хайрыг хүргэх ёстой. Тэдэнд чи чөтгөрт мөргөөд байна гэдгийг хэлэх зүрх зориг бидэнд хэрэгтэй байхгүй. Тэгснээс уулж эхлээд гомдогч тэр хүмүүс гомдож магадгүй. Уурлаж магадгүй. Гэхдээ тэдэнд үннийг хэн нэгэн ингэж хэлэх хэрэгтэй. Есүс энэ үннийг хэлээд хүмүүст үзэн ядагдсан уу? Тийм ээ, үзэн ядагдсан. Түүнийг хүмүүс цовдлсон. Гэхдээ Есүс цовдлогдох ч л ирсэн яг. Хүмүүсийн буруутгал болж, ард түмэн жигшигдэж, хүн биш өтмөт үзэгдэж, түүний амийг хүмүүс угац шиг үхэл рүү цацсан гэж. Угаасаа тэгж цацсан гэдгийг түүнийг энэ дэлхийд ирэхээс 700 жилийн өмнө, 1000 жилийн өмнө зөнчнөр аль хэдийн зөвгөнсөн байсан. Тэр нядлагдах хурх шиг ирнэ гэдгийг. Түүнээс Есүс өөрийгөө аварч чадахгүй да алагдсан юм биш. Түүнийг барих гэж ирсэн хүмүүсийн нэгнийг Есүсийн дагалдагч Петр Есүсийг хамгаалах гэж оролдохдоо чихийн тас завчицсан. Тэгэхэд Есүс Петрийг зэмлдэг. Ил дагсагч нь ил дээрээ л хөнөөгдөнө гэж. Би энэ л цагийн төлөө ирсэн гэж хэлсэн. Би энэ л цагийн төлөө ирсэн. Аль хэдийн бичигдсэний дагуу тэр нядлагдах ёстой. Нядлагдах хурх шиг, хундан цагаан хурх шиг тэр цусаа хүндрэлтний төлөө урсах ёстой. Тэгжиж л нүгэл уучлагдана. Яг гэвэл нүглийн төлөөс бол үхэл гэдэг. Тэр бидний төлөөсийг нүглийн төлөөсийг үхлээрээ төлсөн. Өөрийн нүгэлгүй амьдралаараа амиараа төлж өгсөн. Тэгээд тэр чихэн тас завчигдсан хүний толгой түрээд чихийг бүтэн болгоо цоош нь чихийг хийц. Тэгээ Петр тэлдэг. Би эцгээсээ өөрийгөө хамгаалуулахын тулд 12 легион тэнгэрэлч гуйхад миний эцэг намайг хамгаалахаар өгөхгүй гэж юу гэж. Би энэ л цагийн төлөө ирсэн гэж хэлээд барих гэж ирсэн хүмүүст өөрийгөө даатгадаг. Тэгээ бидний эзэн бол үнэхээр агуу бурхан. Ямар дүлгөө, ямар даруу вэ тий. Бүгдээрээ дахин талархацгаая. Баярлалаа Есүс эзэн энэ цаг мөчийн төлөө. Таны оршихуйн төлөө баярлалаа. Тэг бүгдээрээ залбирцгаая. Энэ агуу ариун бурхнаасаа бүгдээрээ яг одоо гуугаарай. Та юу гомаар байна? Гуй. Танд өршөөл хэрэгтэй бол өршөөлийг гуй. Нэгүсэл хэрэгтэй бол нэгүслийг гуй. Нэгүсэл гэдэг бол таны хувьд ямар ч боломжгүй зүйл боломжтой болох. Та хизээч чадахгүй гэдэг зүйлээ бурхны хүчээр хийх. Энэ бол нэгүсэл. Нэгүсэл гэдэг бол та хүртэх ёсгүй тэр ёроолыг бурхнаас авахыг хэлж байгаа. Нэгүсэл.
ханыхаа төлөө гуймаар байвал ханыхаа төлөө нөхрийнхөө, эхнэрийнхөө, үр хүүхдүүдийнхаа төлөө залбирмаар байвал яг одоо гуйцгаая. Төрсөн ах эгч дүүсийнхаа төлөө залбирмаар байвал төрсөн ах эгч дүүсийнхаа төлөө залбираар. Өөрийнхөө ажил, бизнес, хичээл сургуулийнхаа төлөө залбирмаар байвал залбир. Хувь тавилангийнхаа төлөө, дуудлагынхаа төлөө, өөрийнхөө үйлчлэлийнхаа төлөө, өөрийнхөө эсийн бүлгийнхаа төлөө, чуулганыхаа төлөө, итгэлийн гэр бүл ариун ах эгч дүүсрийнхаа төлөө залбирмаар байвал яг одоо бүгдээрээ залбирцгаая. Баярлалаа Иесус. Бид энэ газар эзэнтэй ярихаар л ирдэг. Эзний оршихуйд. Учир нь 2 ба 3 хүн миний нэрээр хаан цуглана би тэнд байх болно гэж эзэлсэн. 2 ба 3 хүн. Баярлалаа эзэн. Ore başı. Залбирлыг сонсдог таньдаа талархъя. Тэгэхээр та Тэнгэрээс бидний залбирлыг сонсно. Та хариулдаг бурхан билээ. Танаас өөр аврагч нэгэн гэж байхгүй. Та хүчит гар сунгасан матраар танаас тусламжгүй ашигэрсэн нэгэн рүү та тусалдаг билээ. Есүсийн хаанчлал чуулган бас Монгол чуулганы дэлхийд даяараа бүх эзэн таны хайртай хүмүүсийн төлөө таны амиа өгсөн хонь хоргонуудын төлөө залбирч байна. Үнэхээр эзэм нь Монгол чуулган онцгой. Есүсийн хаанчлал чуулган Монгол даяараа чуулганууд, пастор, илгээлтийн эзэн, чуулганы бүх ахлагчид, бүх хөгжимчид, дуучид, бүжигчид, зуушин залбирагчид, бүх эсийн бүлгийн удирдагчид, хүүхдийн цуглааны багш нараас ахуулаад өсвөр үе залуусын удирдагч нар, ахлагч нар, үйлчлэгч нар бүгдээр эзэм. Бас Ахмад буурал хүртэл. Орхон минь Монгол чуулганы, Есүсийн хаанчлал чуулганы нялх болчраас Ахмад буурал хүртэл бүгд эзний ариусгал дотор, эзний алдар оршихуй дотор эзэнтэй хамт амьд байгаасаа гэж би залбирч байна. Сүнсээр сэтгэл зүрхээр амьд байгаасаа, галтай байгаасаа гэж би гуйж байна. Тэд эзнийг бүх зүрхээр хайрлагч байгаасаа гэж залбирч байна. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх сүнс оюухан хүч чадлаараа өөрийн бурхан эзнээ хайрлал, удаахан хөршөө өөрийн адил хайрлагсны дагав бүгд хайр дотор явахын төлөө, эвлэрэл, эв нэгдэл дотор алхахын төлөө. Оо бурхан минь, сүнсний эв нэгдлийн төлөө би залбирч байна. Хамтдаа залбирцгаая. Эв нэгдэл. Ямар ч хагарал, ямар ч бузар муухай байхгүй. Эзэм бид бүгдийн дотроос альва бардамнал, атаархал, хорсол, гомдлыг зайлуулаач, үзэн адалтыг зайлуулаач. Эцэм нэ гомцсон ах дүүс юм. Оо бурхан гимнүгэлд хүлэгдээд итгэлийн гэр бүлээс чуулганаасаа тасан явж байгаа. Төрсөн ах дүүсийг минь буцаа авчирч өгөөрэй.
Бурхны агуу айрмыг бүрлдүүлж өгөөч гэж би залбирч байна. Эцсийн үеийн агуу айрм. Энэ эцсийн үед эзний агуу сайн мэдээний агуу айрмыг бүрлдүүлж өгөөрэй. Тэгээ аваа би залбирч байна. Монгол чуулган, Есүсийн анчлал чуулган бид бүгдээр үндэснүүдэд гэрэл давсуулж, үндэснүүдийн элч нар, үндэснүүдийн иш үзүүлэгчд, үндэснүүдийн сайн мэдээ тунхлагчд, үндэснүүдийн хончид, эцэг үндэснүүдэд таны үннийг ярих үнний багш нар болохыг хүсэж байна. Сайн мэдээний нууцыг, сайн мэдээний үннийг батлан хамгаалдаг. Сайн мэдээний үнэн дотор амьдрдаг, алхдаг. Яг тийм хүмүүс. Агуу тослогдсон үеийг босгоорой. Онцгойлон бас Есүсийн анчлал чуулганы магтаалыг. Учир нь Аава та надад хэлсэн энэ чуулган бол залбирал магтаалын чуулган байх болно гэж. Үнэхээр энэ чуулганаас эзэнд агуу алдрыг өргөдөг. Хөгжимчд, дуучид, бүжигчд. Магтаалын баг үеийн үед, үеэс үед тасрахгүй байх болтугай. Энэ чуулганд байгаа бүх хүмүүс магтагчд болох болтугай. Хүн болгон бүх зүрхээр өөрийн бурхан эзнээ магтагчд болох болтугай. Бас зуушлан залбирагчд болох болтугай. Үндэснийхээ төлөө залбирдаг, чуулганы төлөө залбирдаг, пастор, удирдагчдийнхаа төлөө, эзний үйлчлэгчрийн төлөө, хойч үеийнхаа төлөө залбирагчд. Эзэн тэр залбирал нь үнэхээр өрнөлөөтэй байх болтугай. Газар тулсан тэнгэр түлэгдэж, газар толбсон тэнгэр толбогдох болтугай. Ерөөс нь ерөөгдөж, хориглосон ярмуу хориглогдох болтугай. Оо бурхан. Залбирал магтаалын галыг асааж өгөөч. Энэ чуулганы бүх хүмүүс ариун сүнсээр баптизм хүртэж эцэн мэнэ. Хилүүдээр ярьж, чөтгөрүүдийг зайлуулж, өвчтөн хүн дээр гар тавихад эдгэрэл болж, үхүүлэх ортой юу ч усан хор болохгүй байж, могоог муунаг нэг багалзуурдан залбирхийг нэгчилдэг. Оо бурхан, жинхэнэ Христтэй адилхан бодож сэтгэдэг тийм хүмүүс. Учир нь та үнийг хүсдэг. Та итгэсэн, бүр өнөөдөр итгэсэн тэр балчир нэгнийч яг тийм байгаасаа гэж хүсдэг. Оо бурхан, итгэлийн галаас болтугай. Та бас би залбирч бүгдээрээ залбирцгаая. Энэ чуулганд хамгаалалт байх болтугай. Эзний хүмүүс будзар мухагаас, өвчин зовлонгоос, гайхамшигаас, худал хуурмаг хормоо хүмүүсээс оо бурхан, юр бүсээр халахлагдан хамгаалагдах болтугай. Эзний нэр, эзний ариун тэнгэр элч нар хамгаалах болтугай. Эзний үг өөрөө энэ залбирлаар дамжуулан Аава хүүхдүүдийг хамгаалаач. Өөц гэр бүлүүдийг хамгаалаач. Үр удмыг хамгаалаач. Бурхан, би залбирч байна. Эзэн энэ чуулганд үйлчилж байгаа бүх үйлчлэгчрээ хамгаалаач. Танд өргөл 11 өгөөмрөөр баяртайгаар өгдөг өгсөн бүх хүүхдүүдээ өрөөж хамгаалж, эрүүл мэнд амь насыг нь, санхүүг нь, ажил бизнесийг нь хамгаалаач, сэтгэлийг нь хамгаалаач. Та ер бусын нар хангамжуудаа өгөөч, бүтээлч санаа мэрэгүү ухаан өгөөч, хил хязгаарыг тэлж өгөөч. Учир нь эзэн та үгээрээ аль хэдийн ерөөс таны өргөнд хоол хүнс байхын тулд бүх хил 11 болон өргөлөө эзний өргөнд авчирж байгаа хүүхдүүдийнхаа тэр огторгын сайхан цонхоо онгойлгож нээж ягаад өрөөгөж. Тэнгэрийн цонхыг нээж өгч, цөлмөгчдийг зайлуулаач. Та зэмлэр оо бурхан, бүтээлч санаа, ажилсаг гар, шаргуу зүтгэлийг өгөөрөө, мэрэгүү ухаан өгөөрөө. Эзэн юу хийхийг, яаж хийхээ бүгдийг зааж өгөөрэй. Юу хийж болохгүйг, яаж хийж болохгүйг. Оо бурхан, бид бүгдээр ариун сүнсээр хөтлөгдөн таны хаанчлалын төлөө, таны зөвхт байдлын төлөө энэ бүхнийг хийхэд туслаарай. Бүхний түргэнд Матай 6-гийн 33-ыг та нар үргэлж чэйжлэг өгөх нэг хүн байгаа бол даруйхан чэйжл. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг л юуны түрээнд, бүхний түрүүнд хай. Тинхүү чамд бүх зүйлийг өгдөг бол. Энэ бүхнийг нэмж өгнө гэж хэлсэн. Та эзний алдрын төлөө, хаанчлал зөвхт байдлын төлөө байна уу гэдгээл юуны түрүүнд бодож. Аливаа зүйлийг сонголт хийж шийдвэр гаргахдаа энэ эзнийг алдар шуулах уу гэж дандаа бод. Энэ эзний зөвхт байдалд нийцэх үү гэж бод. Тэгээд нийцэхэр бол хий. Нийцэхэргүй бол бит хий. Залуусаа гэрлэхдээ үнийг л бот төгөлчи хизээч алдахгүй. Би энэ хүнтэй гэрлэхэд
Энэ гэрлэлтээр дамжуулан эзэн та алдарших уу? Эзний зөвхт байдал дотор эзний хаанчлалыг тэлж чадах уу? Миний гэрлэлт. Тэлхээр бол гэрэл. Тэлхээргүй бол цогс. Тэр үнтэй бити гэрэл. Бүхнийг эзний алдрын төлөө хий. Ажил бизнесээ эхлүүлэхдээ, хичээл сургуульдаа шамдахдаа эзний хаанчлалын төлөө, эзний зөвхт байдлын төлөө, эзнийг агуугаар алдаршуулахын төлөө энэ бүгдийг хий. Тэгвэл эзэн таныг хүчтэйгээр дэмжих бол. Учир нь эзний мэлмий дэлхийд даяар хэрэн хэсэгтээ өөрт нь зүрхээ бүрэн зориулсан нэгнийг эрен хайж байдаг. Эзний мэлмий. Яг одоо ч энд эзний мэлмий хүн болгоны зүрх сэтгэлийг тэмдрэн зүрх сэтгэл рүү өнгийгч харж байгаа юм. Өөрт нь зүрхээ бүрэн зориулсан, өөрт нь итгэдэг нэгнийг, өөрт нь итгэсэн нэгнийг эзэн хүчтэйгээр дэмжихийн тулд эзэн бидний зүрх рүү өнгийн ажигладаг. Библи хэлсэн эзэн Тэнгэрээс өнгийн ажигладаг гэж. Эзэн Тэнгэрээс өнгийн ажигладаг. Бурхныг эрен хайж байгаа. Тэр ухаан ойлгодог, ялгах чадвартай нэгнийг хайдаг. Харин эзэн бардам нэгнийг холоосч мэднэ. Муу санаатай залхуу нэгнийг эзэн холоосч мэдэрнэ. Эзэн бардам нэгнийг эсэргүүцэж даруй хүнд нэгүслээ өгдөг юм аах тасмын. Учир нь эзэн үнэхээр ариун. Эзэн сайн. Энэ чуулганд эзнээс эмээх үеийн үед байх болтугай гэж залбирч байна. Үеийн үед энэ чуулганы үеийн пасторууд, ахлагчид, үеийн хөгжимчид, дуучид, бүжигчид, зуучин залбирагчид, үеийн символын удирдагчид, үеийн хүүхэд өсвөр залуучуудын удирдагчид, үеийн ахмадуудын удирдагчид, гэр бүлүүд энэ чуулганд нялх болчраас ахмад буурал хүртэл үеэс үед эзнээс эмээх үе, үлэмжийн эмээлт байх болтугай. Учир нь эзэн ариун. Учир нь эзэн хүн. Бидэнд хэлсэн хүн юу тарснаа хурааж явна гэж. Бүгдээрээ сайныг л тарьцгаая. Зөвхт байдлыг тарьцгаая. Баярлалаа. Бүгдээрээ яг одоо бас эзний оршууд Монгол улсынхаа төлөө залбирцгаая. Монгол улсын айл өрх болгонд эзний аврал нэвтрээсэ гэж залбирцгаая. Олон мянган жилийн өмнө хурганы цус татгандаа төрхээгүй Египтийн айл болгонд үхэл нэвтрээ орж исэн. Харин одоо айл болгон Христ Есүсийг мэдж энэ ариун хурганы цусаар зүрхэндээ цацуулан тэр өрхийн тэргүүнүүд, тэр өвөө эмээ, тэр аав ээж, тэр эрчүүд эмэгтэйчүүд, тэр хөвгүүд охтууд нүглээ уучлуулан хурганы цусаар цацуулан нэгүслийн хаан Сентиний өмнө ирж тэр тэнгэрлэг газар дах бүх ёроолыг, бүр альва ёроолыг хүлээж авах болтугай. Айл болгонд ёроол нэвтрэн орох болтугай. Үхэл биш, хараал биш. Айл болгонд ёроол нэвтрэн ороосой гэж бүгдээрээ залбирцгаая. Монгол айл гэр болгонд. Амен. Тэгэд наадмын өдрүүдэд бас үнэхээр аимшигтай осол гарч ийн тий. Ер нь өдөр болгон осол гардаг л да. Тэгээд сая нэг залуу лайв хийснээр л одоо бид нэр ямар аимшигтай осол болсныг мэдчихэж байгаа болохоос биш өдөр болгон ослоор хүний амь өргөж байгаа шүү дээ. Тэгээ сайхан гэр бүл ингээд нэг гэр бүлийн 3 хүний алдчихж байгаа тий. Согтоо жолоочоос болоод эсвэл гүц төрүүлэхдээ алдаа гаргаал ингээл зүв зүгээр мөрөөрөө яг урсгалаараа явжсан хүнийг мөргөж байгаа. Тэгээ ийм зүйл хаасайгүй энэ гайхам шиг зовлон бэрхшээл. Тийм учраас бид нэр зуушлагч нар бид нэр энэ улс үндэснийхээ төлөө залбирах хэрэгтэй хүмүүс аахгүй юу? Тийм учраас бид наадмын үеэрч залбирсан. Өөрийн залбирлаа хийсээр байгаа. Өөрийн залбиралд наадмын үеэр ирээ залбирсан та нарынхаа төлөө үнэхээр баярлалаа. Тэгээд эзэн та нарын бас амьдрал хэрэгцээг өрөөж сахих болтугай. Тэгээ бусдын төлөө одоо зуушин залбирдаг нэг бурхан үнэхээр өрөөдөө шүү. Йов номон дээр тэр ишлийг гаргаад өгөөч. Нөхдийнхөө сайн сайхны төлөө Йов залбирсанд бурхан Йовын сайн сайхныг сэргээж өгчээ гэсэн ишлэл байдаг. Бүгдээр энийг харцгаая. Нөхдийнхөө төлөө залбирахад эзэн Йовын сайн сайхныг
сэргээж өгсөн юм а гэж. Тэгэхээр эндээс харах юм бол эзэн бусдын төлөө энэ залбирч байгаа нэг бүр шагнадаг, өрөөдөг, өөрийнх нь сайн сайхныг өрөөж өгдөг байгаа. Тийм учраас манайхан үрийн залбиралдаа ирдгүү хүмүүс те та нар гимшээрээ. Та нар ингээд хот улс үндэснийхээ төлөө залбирах сэтгэл байхгүй, үрийн залбирал тэнд болж ийн гэдээдэг ирдгүү. 7 хоногт нэг удаа та Есүст итгэсэн юм бол, Есүсийн анжил чуулганыг гишүүн юм бол та 7 хоногт нэг удаа тушаал авсан цэрэгсэг инхийн мананд дуудлага авсан тэр цэрэг шиг та босоод та нэг удаа та юрдэс үрийн залбиралд ирмээргүй байвал тушаал авсан цэрэг шиг Бурханыхаа өмнө дуулууртаа ирээд энэ хот улс үндэснийхээ төлөө залбирах хариуцлагатай хүмүүс шүү дээ. Йов 42:10 байна. Йов 42:10. Тэр энэ дээр гарсан. Бүгдээр хамт эндээс харъя. Нөхдийнхөө төлөө залбирахт нь гэж. Йовын сайн сайхныг эзэн сэргээн өгч Йовд юу вэ те? Урд байсан бүхнийг эзэн юу гэнэ? Энэ зуушин залбирагчийг ерөөл шүү хат үсэ. Зөвхт нэгний залбирал, шаргуу залбирал биелэх хүч ихтэй байдаг. Маргаашнаас үрийн залбиралдаа ирээр. Бүр ирмээргүй үл ядаж нэг удаа тушаалаар Бурхны өмнө үзэгд. Энэ хот улс үндэстэнд ах トゥ харж байгаа биз дээ. Ямар их гамшиг, ямар их үхэл хагцал гэр бүлүүд нэвтрээ орж байна. Өнөөдөр бид зуушлан залбирч энэ хот улс үндэснийхээ төлөө бид нэр залбирах ёстой хариуцлагатай хүмүүс шүү дээ. Энэ ишлийг шийдлээд ав. Яв 42:10. Бүгдээрээ дахиад цээжээр уншиж идэх нүдэ анж яхад юу гэнэ? Нөхдийнхөө төлөө залбирахт нь эзэн Йовын сайн сайхныг сэргээж өгч урд байсан бүхнийг бүр 2 дахин илүү болгосон гэж. Ямар ерөөлтэй вэ? Тэгээ та бусдын төлөө залбирдгөө мөртлөө 2 дахин илүү өгөөч гэж хэлж болохоор энэ тарахад бас болохооргүй байгаа шүү дээ. Амен. Тэгээ Есүсийн анчил чуулган бид нэр энэ хот улс үндэснээ хайрладаг, тэднийхээ төлөө залбирдаг яг ийм л хүмүүсээр дүүрэн байцгаая. Ийм л хүмүүс болцгаая. Тэгээ дэрэг түн дээлцгээе. Бүгдээрээ залбиралд өөрийгөө зориулъя гэж хэл. Зуушлан залбиралд.